Дараагийн мэдээлэл танилцуулъя. Оросын албаны улсын ерөнхийлөгч Путин энтхэг улсад альчилж байгаа. За энэ улсад альчлахын өмнө энтхийн хэвлэл мэдээлэл өгсөн байна. За түүний хэлж байгаагаар Оросын албаны улс Донбассыг хүчээр эзлэн авна, эсвэл Украин улс тэндээс цэргээ гаргах ёстой гэсэн хоёр сонголт байгаа гэсэн мэдээллийг өгсөн байна. За ерөнхийлөгч Владимир Путин Украины цэргүүд Украины зүүн хэсгийн Донбассын бүс нутгаас одоо Украины цэргээ гаргах ёстой эсэхийг Оросын албаны улс үүнийг өөрийн хүчээр эзлэн авна гэдгийг анхааруулж Украины дайныг хэрхэн зогсоох талаар ямар нэгэн буултыг Оросын албаны улсын зүгээс их бодлого байгаагаа мэдгдсэн. За бид энэ нутгийг хүчээр чөлөөлөх болно. Украины цэргүүд эдгээр нутгаас гарах гэсэн ийм хоёр сонголт байгаа гэдгийг Индиэс үдээ сонинд хэлсэн байна. За Оросын албаны улсын хувьд одоогийн байдлаар Донбассын бүс нутгийн 85%-ыг хяналтандаа байлгаж байгаа. За Украины ерөнхийлөгч Владимир Зеленскийгийн хувьд газар нутгаа Оросын албаны улсад тавьж өгөх ийм сонирхолгүй байгаа. За тийм учраас энэ талаар өрнөж байгаа энхий яриа хэлцээрт ямар нэгэн байдлаар буултыг сонирхолгүй байгаа. За харин Путиний хийж байгаа энэ хүн мэдээлэл нь Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампын зүгээс Америкийн нэгдсэн улсын жуулчлалтаагаар Украины дайныг зогсоох юм төлөвлөгөөг танилцуулж байгаа. За энэ хүн төлөвлөгөөнд холбоотой зарим асуудлууд үүссэн. За эхлээд бол Америкийн нэгдсэн улсын тавьсан гэгдэж байгаа 28 зүйлд бол Оросын албаны улсын зүгээс бол талархалтай хандаж төлөвлөгөөг хүлээн авах бололтой байгаагаа илэрхийлж байсан. Гэвч бол энэ хүн төлөвлөгөөг Украины болон одоо Европын түвшүүдийн хоорондын яриа хэлцээний үр дүнд бол 20 зүйлтэй ийм бичиг баримт болгосон. За үүнийгээ бол Оросын албаны улсын ерөнхийлөгчд танилцуулсан. За энэ одоо үйл ажиллагааг бол Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч нь тусгай хэлж Стив Виткоф Москвад ажиллах үеэрээ Оросын одоо удирдагчид танилцуулсан байгаа. За үүнтэй холбогдуулан энэ хүн мэдээллийг хийсэн байж болцсохгүй гэж үзэж байна. За Москвад мигмар гарагт болсон хэлэлцээний дараа Оросын албаны улсын ерөнхийлөгч дайныг зогсоохыг хүсэж байна гэж үзэж байгаагаа хэлсэн. Гэхдээ Стив Виткофтой одоо хийсэн уулзалттай холбогдуулан одоо төдийлөн ахиц дэвшил бол гараагүй байгаа. За Трампын зүгээс мигмар гараг Кремль тусан яриа хэлцээг нэлээд сайн босон гэж мэдэгдэж байгаа. За гэхдээ бол цаашид юу болохыг хэлэх нь эрт. Учир нь бол танга бүжиглэхэд хоёр хүн хэрэгтэй гэсэн ийм мэдээллийг хийсэн. За Америкийн нэгдсэн улсын гэгдэж байгаа энэ хүн эхийн төлөвлөгөөний анхны хуулбарт Донбассын бүс нутгийг Украинд байгаа хяналтны хэсэгт байгаа эсгүүдийн хамт Оросын албаны улсын одоо дефакто хяналтанд шилжүүлэх саналыг Путин тавьсан боловч Виткофийн баг Москвад очихдоо бол өөрчлөгдсөн хувилбарыг танилцуулсан. За энэ нь бол Оросын албаны улсад таалагдаагүй учраас Нью Делид хийх төрийн альчлалынхаа өмнө Индиа төдөө сонинд өгсөн ярилцлагада Путин Виткоф болон Трампын хүргэн Жарард Кушнер нартай хэлцээ хийхээс өмнө шинэ хувилбарыг одоо үзээгүй гэдгээ мэдгдсэн. За тийм учраас бид бүх зүйлийг урьдчилж хэлцэх ёстой байсан. Өмнө нь хараагүй зүйлийг одоо надад харуулсан явдал нь бол тухайн одоо асуудалд бол хойшлох нөхцөлийг үүсгэж байна. За тийм учраас бол энэ одоо асуудал дээр бид нар удаан хугацаа зарцуулж шийдэл хүргэх ёстой гэж Оросын албаны улсын ерөнхийлөгч үзэж байна. Мөн тэрээр Москва Америкийн төлөвлөгөөний зарим хэсэгтээ санал нийлэхгүй байгаа. Гэхдээ заримдаа бол үүнийг бид нар хэлцэх боломжтой гэж хэлсэн. За тэгээд цаа дотор учруулж байгаа асуудлуудыг бол Путиний зүгээс мэдэгдээгүй байгаа. За гэхдээ бол ажиглагчдын үзэж байгаагаар хоёр чухал асуудал дээр талууд байр суурь нэгдэж чадахгүй байгаа юм байна. За үүнд бол Оросын албаны улсын цэргийн хүчний эзэлсэн Украины газар нутгийг хэрхэн шийдвэрлэх түүний хувь заяа ямар байх вэ гэдэг асуудлаар тохиролцоо байхгүй. За мөн Украины аюулгүй байдлын баталгаа ямар байх вэ гэдэг гэсэн хоёр үндсэн асуудал дээр ямар нэгэн байдлаар одоо талууд тохиролцоонд хүрэхгүй байгаа нь энэ одоо яриа хэлцээг цаашид урагшлуулахад гол саатутгаар учруулж байгаа. За мэдээж их хэрэг Оросын албаны улсын зүгээс бол өөрийн шаардлагыг дээд хэмжээнд хэрэгжүүлэх, өөрөөр хэлбэл үндэсний ашиг сонирхлын үүднээс одоо байгаа одоо хяналтандаа байгаа газар нутгийг өөрийн гэж хүлээн зөвшөөрөх сонирхолтой байгаа. За Украин улсын хувьд зүүн ёсоор өөрийн одоо харьяа газар нутгийг аль нэгэн харь улсад бол тавьж өгөх нь үндэсний аюулгүй байдалд нь бас нийцэхгүй ийм зүйл болж байгаа учраас хоёр талын байр суурь нийлэх боломжгүй байгаа. За Путиний гадаад бодлогын ахлах зөвлөх за энэхүү яриа хэлцээнд гол яриа хэлцээний одоо оролцогчоор оролцож байгаа Юрий Ушаков энэхүү яриа хэлцээтэй холбоотой мэдээлэл гаргахдаа дайныг шууд зогсоох талаар ямар нэгэн буулт хийгээгүй гэж мэдгдсэн. За мөн Ушаков Оросын албаны улсын хэлцээрт баримталж байгаа байр суурь нь Москвагийн сүүлийн үеийн тулдааны талбарт гаргасан амжилтын ачаар бэгдсэн гэдгийг хэлсэн. За Украин Оросын албаны улсыг гал зогсоох хэлцээрийг одоо биелүүлэхгүй байгаа гэж удаа дараа буруутгаж байгаа. За мөн Москва Украиныг илүү их газар нутгийг эзэлж авах гэж байгаа гэдгийг
мэдэгдэж байгаа иймэрхүү ингээ байдлаар талууд яриа хэлцээнд хүрэхгүй байна. За хэлцээрийн хүрээнд тайлбар хийхдээ Украины гадаад хэргийн сайд Андрей Сибиха Путин дэлхийн цагийг дэмий үрж байна гэж мэдгдсэн. Украин альва хэлцээрт Украины аюулгүй байдлын баталгаа гаргахыг бол удаан хугацаанд шаардаж байгаа. За өөрөөр хэлбэл Украины хувьд дахин ийм төрөмгөл Оросын холбооны улсаас үйлдэх ёсгүй гэж үзэж байгаа учраас аюулгүй байдлын одоо илүү бат бөх баталгааг шаардаж байгаа. За үүнд мэдээж хэрэг Америкийн нэгдсэн улсын зүгээс дэмжлэг үзүүлэх ёстой. За альва инхий хэлцээрийг явуулахад гол тал нь бол яриа хэлцээний зуучлах тал байдаг. За зуучлах талын хувьд бол ихээхэн хүчтэй их гүрэн байсан тохиолдолд тухайн яриа хэлцээнд бол илүү бат бөх инхийн одоо төлөвлөгөөг санал болгох, за нөгөөтэйгөр аюулгүй байдлын баталгааг хангахад гол үүрэгтэйгээр оролцох боломжтой гэж харж байгаа. За Америкийн нэгдсэн улсын хувьд бол өмнө нь бас энэ инхий яриа хэлцээрүүдийг бусад орнуудын жишээн дээр хийж байсан ийм туршлагатай улсын хувьд бол энэ чиглэлд ажиллах боломж бий. Гэхдээ аюулгүй байдлын баталгааг хэрхэн гаргах вэ? За үүнд нь Америкийн нэгдсэн улс давхар баталгаа өгөх шаардлага бас үүсч байгаа. За Лав гараг Зеленский дэлхийн ертөнцид дайныг зогсоох бодит боломж байгааг тодорхой мэдэрч байна гэж хэлсэн боловч Оросын холбооны улс руу чиглэсэн дарамтчилгалт үзүүлэх ёстой гэж Киевийн зүгээс үзэж байгаа юм байна. За мөн үүндээ Европын холбоотнуудынхаа илүү их хүчтэй оролцохыг Украины ерөнхийлөгчийн зүгээс хүсэж байгаагаа мэдгдсэн. За Украины ерөнхийлөгч өнгөрсөн 7 хоногт одоо дээд хэмжээний уулзалттай холбогдуулан за мөн 11-р сарын 23-нд Женевт болсон Америкийн төлөөлөгчтэй хийсэн уулзалтын үеэр Америкийн нэгдсэн улсын анхны их тайвны төлөвлөгөөнд бол зарим өөрчлөлт орсон гэдгийг удаа дараа анхааруулж байгаа. За энэ одоо инхийн төлөвлөгөөг боловсруулсан жинхэнэ хүмүүс нь Оросын холбооны улс байх магадaltaй гэж Bloomberg телевиз болон бусад байгууллагуудын зүгээс олон нийтэд илт болсон одоо ярианы бичлэгээс бол тодорхой болж байгаа. За харин Оросын холбооны улсын зүгээс энэхүү хэлэлцээр одоо ярианы төлөвлөгөөг бол зөвхөн Америкийн нэгдсэн улс боловсруулсан гэсэн ийм зөрөөтүүд мэдээллүүдийг өгч байгаа. За ямар ч байсан энэхүү шинжлэгдэж боловсронгуй болсон инхий яриа хэлэлцээний хүрээг боловсруулсан гэдгээ Украин болон Америкийн хэлэлцээр хийж байгаа хүмүүс мэдгдсэн. Одоогийн байдлаар Оросын холбооны улс энэхүү гэрээ хэлэлцээрийг одоо хүлээн зөвшөөрөх болцоогүй байгаагаа мэдэгдэж байгаа учраас яриа хэлцээ зогсон байдалд орж байна. За ер нь бол сүүлийн үед Оросын холбооны улсын ерөнхийлөгчийн зүгээс Украинтай холбоотой инхийн төлөвлөгөө хэлцэж байгаа үед бол хатуу шүүрэн мэдээллүүдийг хийж байгаа. За энэ нь бол яриа хэлцээнд илүү давуу талыг бий болгох, за өрсөлдөгчөө сэтгэл зүйн одоо дарамтанд оруулах ийм одоо байдлыг илэрхийлж байгаа учраас энэ одоо үг хэллэгийг хэлж байж болзошгүй гэж бас судлаачид үзэж байгаа. За нөгөөтэйгөр Украинд болж байгаа дайн байлдааны үйл ажиллагааг Оросын зүгээс улам ширүүсгэж байгаа. За энэ нь бол яриа хэлцээ болохын өмнө бол илүү давуу байр суурьтай оролцох зорилгоор удаан хугацаанд тулдаж байгаа зарим нутгийг өөрийн одоо эзэмшилтэй хяналтанд оруулах ийм бодлогыг хэрэгжүүлж байгаа. За үүн дотор Покровск хотыг эзэлсэн гэсэн ийм байр суурийг илэрхийлж байгаа. За Украины талаас бол үүнийг төдийлөн хүлээн зөвшөөрөх үгүйсгсэн байдалтай байна. За ямар ч тач бол энэ одоо газар нутгийг бол эзлэх үйл ажиллагаанд ихээхэн идэвхтэй орж байна. За Америкийн нэгдсэн улсын дайны судалгааны хүрээлэнгээс үзэж байгаагаар өнгөрсөн одоо 11-р сард бол Оросын давталгаа илүү хэрчимдсэн 2022 оны 2-р сараас хойш хамгийн их одоо газар нутаг эзэлсэн сар нь 11-р сар нь бол 2 дахь ийм томоохон давшилт хийсэн сар болсон гэдгийг бас Оросын холбооны улстай судалгаа хийдэг Америкийн дайны хүрээлэнгээс мэдэгдэж байгаа. За энэ бол яриа хэлцээнд илүү давуу талтай болох гэсэн Оросын холбооны улсын байр суурийн илэрхийлэл болж байна.